Яа, зөвхөн агуулгач гэлтгүй гэр, офис, ажлын ширээ ер нь хүн байгаа орчиндөө эмх замбрааг байх ажлын бүтээмжийг маш ихээр бууруулдаг да. Жишээлбэл Unix гэдэг байгууллагын судалгаагаар агуулгын менежментийн системээ сайжруулснаар ажилтныхаа бүтээмжийг бүр 60 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Үнэн дээр агуулгын менежментийн систем гэдэг чинь бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжөөр хэрхэн байрлуулах, хадгалах, тээвэрлэх гээд логистикийн үнэн дээр наривчлал шаардсан нэг усны шинжилгээ ухаан билээ. Бас тэгээ нөгөө талаасаа эмх цэгц гэдэг чинь өөрөө маш том урлаг шүү дээ. За ер нь бол орчин үед агуулга гэдэг ойлголт чинь ердөө нэг бараа тоног төхөөрөмж хадгалдаг объект биш. Харин танай байгууллагын стратеги өсөлттэй нарийн нэгт холбогддог байх ёстой. Гэтэл манай оронд бол агуулгыг аль болох хямдхан зардал багтаагаар шийдэх гэж оролддог. Гэвч энэ нь ардталтаа аюулгүй байдал, цаг хугацаа, бүтээмжгээд маш олон нуугдмал зардлуудыг дагуулдаг. Тухайлбал чанаргүй тавиар муу зохион байгуулалт нь бараа эвдэрч гэнтэх, ажилчид бэртэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бид дараах ухаалаг агуулгын шийдлийг санал болгож байна. Нэгдүгээр зөв тавиурын систем. Барааны төрөл, жин, эргэлтийн онцлог тохируулсан тавиур нь агуулгын талбай ашиглалтыг 2-оос 3 дахин сайжруулдаг. Хоёрдугаарт хөдөлгөөний оновчтой логик. Хүн, техник, барааны урсгалыг хооронд нь зөрчилдүүлэхгүйгээр системчлэн зохион байгуулах нь хурд үр ашгийг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт аюулгүй байдал. Ослын эрсдэл багтаа тогтвортой бүтэцтэй, хариуцлагатай зохион байгуулалт бүхий орчныг бүрдүүлэх нь хүний болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаална. Эдгээр үндсэн 3 багны дагуу төлөвлөгдсөн агуулга нь зүгээр нэг хадгалах байгууламж бус бүтээмжийн гол систем болд юм байна. Норог тань байла.